манай дунд үеийн хөгжмийн зохиолчдын нэг Магсаржавын уран бүтээлийн тоглолт болох гэж байгаа юм байна. Энэ тоглолтыг би их сайхан тоглолт болно гэж бодож байна. Яагаад гэвэл Магсаржавын уран бүтээлүүд бол зөвхөн нэг цаг үеийн уран бүтээлүүд биш. Хийсэн цаг үедээ хошооч эргэж харсан, урагшаач өнгөж харсан бүтээлүүд байсан гэж би бол боддог. Тийм учраас өнөөдрийн сонсогчийн хувьд ч тэр хуучин сонсогчид өөрсдийнхээ дурсамж, сэтгэлийн өнгө аясыг эргэж Магсаржавын дуу аялгаагаар мэдрэхэд ч тэр ерөөсөн одоо монголчуудын ч юм уу хүн төрөлхтний мөнхийн асуудлуудыг хүнддэг хайр сэтгэл эцэг их нутаг ус гэдэг талаас нь авч үзсэн ч би их сайхан болно гэж бодож байна. Мэдээж олон дууг нь дуулсан хүмүүс, хөгжимдсөн хүмүүс өнөөдөр зарим нь хорвоогийн мөнгө усыг үзсэн байгаа. Тийм учраас хуучин бүтээлүүдийн яг анхлан дуулсан дуунууд дуучид эдгээр нь дуулахгүй байх тийм гарна гэж бодож байна. Энэ бол асуудал бол биш. Дуу бол өөрөө дуучнаар дамжиж амьсгалж байдаг урлаг. Амин бол хөгжмийнхээ бүтээлд байдаг. Тийм учраас амийг амьсгалуулж чадах чадвартай л дуучид байх юм бол дахиад босоод буцаад гарч ирдэг ийм бүтээл. Тийм учраас би амжилт хүсэж байна. Мэргэжлийн хөгжим гэхлээр ерөөсөө дуур бичдэг, балет бичдэг, симфони бичдэг хүн гэж манайхан бол ухаардаг. Энийг бол маш буруу ойлголт гэж би боддог. Яагаад би буруу ойлголт гэж бодож байна гэхээр мэргэжлийн хөгжим гэдэг бол ямар нэгэн том төрлийн симфони ч юм уу, балет ч юм уу бичсэн, түүнийг өөрийнхөө бичсэн хөгжмийг симфони гэж нэрлсэн, балет гэд нэрлсэн юм уу? Эсвэл өрн дахныг албаачлагдсан хөгжмийн зэмсгүүд болох хийл юм уу, төгөлдөр хуур, виолончел ч юм уу, ийм хөгжмийн зэмсгүүдэд хөгжим бичсэн хүнийг мэргэжлийн хөгжмийн зохиолч гэсэн маягтай бодож үздэг ойлголт бол буруу ойлголт. Мэргэжлийн хөгжим гэдгийг бид нар юу гэж ухаарж ойлгодог вэ гэвэл энэ галбаачлагдсан хөгжмийн ухааныг эзэмссэн, түүний чадварыг хэрэгэлж сурсан, тэр чадвараар өөрийгөө илэрхийлдэг тийм хөгжмийн инженер хүнийг бид нар мэргэжлийн хөгжмийн зохиолч гэж ярьж байгаа. Тийм учраас хөгжмийн зохиолч хүн гэдэг бол үнэн чанартай их шигээр илэрхийлэгдэж байгаа, их шигээр барилга, бүтээн байгуулалт бүтээн босгож байгаа инженерүүдийг хөгжмийн зохиолч гэж хэлж байгаа. Тийм учраас дуу зохиолсон хүн 2 давхар барилгатай ижил байлаа гэхэд 20 давхар барилга 30 настай байсан бол дуу зохиолсон хүний 2 давхар барилга 300 жилийн настай байж болно. Ийм болохоор хөгжмийн тэр хэлбэрээр, төрлөөр хөгжмийн зохиолчдыг зэндарах асуудлыг ерөөсөө ярьж болохгүй. Яагаад энийг би энэ удаад яаж өгнө гэхлээр Магсаржав чинь дуунаас өөр бүтээл бол нэг хийсэн хүн биш дээ. Хөгжмийн зохиолч мөн ч юм уу биш ч юм уу. Нөгөөх ая зохиогч ч юм уу. Гэсэн тийм сэтгэл төрөхүй гэдгээс болгоомжилж үнэн учрыг би ярьж байгаа юм. Тэгэхээр туйрал зүй гэдэг ойлголт бол хэдий ч их үндэстэй байдгаа гэдгээр тодорхойлогддог. Түүнтэй ялгаа байхгүй Магсаржавын зүүдэн бороо бол мөн монголчуудын тэр мянган жил тээсэн аялга, түүнийг боловсруулсан ухаан, тэгээд аялгыг илэрхийлэх илэрхийлэмжээрээ бол өөрөө
тэр төгс чанар руу бол явж байгаа. Тийм учраас бид нар альва тэр төгс рүү тэмүүлэл нь хүнд очихдоо илүү сэтгэлийн хөгийг алдруулдаг. Уран бүтээлийг хүмүүс сэтгэл хөглөлөө гэж ярьдаг. Би бол зүүдэн бороо гэдэг Магсарживын зүүдэн бороо гэдэг дууг сонсоод сэтгэл хөглөгдөнө гэж бол яагаад ч байх ёсгүй гэж бодож. Харин сэтгэлийн хөг алдрах ёстой. Тийм учраас энэжнаш хүний сэтгэлийг хөдлөхгүй бол хөндлөн биерийг хөшгөн хэрэг юу вэ гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн сэтгэл нь тайван байдалтай бол хөгтөө байна. Сэтгэл нь хөдлөөд ирэхлээр хөг нь алдарна. Хөг нь алдрахлаараа дотоод энерги хөдөлгөөн үүснэ. Энерги хөдөлгөөн үүсгэхлээр хүн сэргэнэ. Энэ сэргэлтийг дуу бол өгч. Тийм учраас ийм сэргэлт өгч чадах дуу бол жишээлбэл зүүдэн бороо гэдэг дуу байж болно гэж бодож байна. Магсарживын ийм олон дуунуудыг бид нар одоо нэрлэж болно. Насны намар гэдэг дуу бол яг аргалд явсан ээж шиг тэр санаа. Өөрөөр хэлбэл хүмүүсийг мөнхийн амьдрал тэмүүлсэн, амьдралыг мөнх байх юм шиг тайвшруулдаг тэр утгыг эсрэг нь тавиад насны намар гадаа ирдэг. Энэ бол хүний сэтгэлийг хөгийг алдруулдаг. Хөгийг алдарснараа хүн ухаарах тэмүүлэлд өөрөө оршихуйн дэлгэрдэг. Тийм учраас ийм олон дуунуудыг би жишээ болгоод ярихлаар ямар юмд хүрэх вэ гэхтэй зэрэг ерөөсөн Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчид ямар олон бүтээл хийсэн бэ? Ямар том бүтээлүүд хийсэн бэ гэдгээрээ яригдах биш. Ямар шин сэтэл амьдралын энэ тогоо руу урсгаж өгсөн бэ гэдэг л асуудал байгаа юм. Тийм учраас манай Магсаржив бол энэ насны намар зүүдэн бороо гэх шиг энэ хүний амьдралын ахуй мөн чанарыг өөрт нь үнэн шүү гэж хэлүүлэх тэр аялгыг бол бүтээж чадсанараа өөрийнхөө мөрийг бол гаргаж чадсан гэж би бодож байна. Би Магсарживыг өөр төрлийн хөгжмийн зохиолч болох их авьяастай хүүхэд гэж хүүхэд ахуй цагаас нь бол ажиглаж байсан. Багшийн сургууль төгссөн. Багшийн сургуулийн тухай бол ярихад үлгэр шиг юм ярина. Багшийн сургууль гэдэг маань 20 дугаар зууны төгсгөлийг Монголын мэрэгжлийн хөгжмийг нуруунд дараа ачиж явсан хэдэн хүний сургууль шүү дээ. Тэгээ тэр сургуулийг төгссөн нөхцөлд нь томхон одоо хэлбэрийн бүтээл бичих хөгжим зохиолч болгочихсан надад Богданов хятадд улсын Бээжин хотод сургуульд явуулсан. Тэгээд өөрийнх нь зам мөрийг бол дууруугаан чиглүүлсэн. Тэрнийг нь би алдсан гэж бол үзэхгүй байна. Алдсан бол алга болсон байх ёстой. Алга болоогүй байгаа бол алдаагүй байна л гэж ойлгоно. Тийм учраас Магсаржив бол алга болоогүй байна, ахин сэргэж байна, дахин дуулаж байна, дахин та бүхэнд очиж байна. Тийм учраас энэ бол манай хөгжмийн урлагийн нэг л сайхан одтой, гэлбаатай, гэрэлтэй гэгээтэй үдэш байх болно гэж би бодож байна.